Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн гол тээг бол би мал эмнэлгийн салбар болсон байна гэж хэлж байна. Энд зөв удирдлага зохион байгуулалт дутагдсан байна. Намайг сумын дарга болоод ийм байсан. Одоо сайд болоод ирэхэд бах байдгаар харин зарцуулдаг мөнгө нэгссэн, механизм их болцсон. Ийм л байна. Монгол улсын ерөнхий эмчийн гарын үсгийг хөрш шон зөвшөөрөхгүй бодлоо тийм ялзарсан байна шүү. Тийм учраас би мал эмнэлгийн салбар дээр дөрөвдөхөн шинжил хийх төлөв байна. Тийм учраас би мал эмнэлгийн даргын одоо ерөнхий газрын даргаад энэ яамд олон жил ажилласан энэ алтан гэрэл гэдэг хүнд би итгэл хүлээж томилсон. Олон хүнтэй муудсан байх багтгүй. Гэхдээ энэний цаана энэ мал эмнэлгийг бид нар өөрчлөхгүйгээр энэ өнөөдрийн ярьж байгаа бүх юм нурж унах юм байна гэдгийг би хараад байна. Евразийн хэлцээр явахгүй мал эмнэлэг юм байх юм бол энэ урд хүн талаар руу бид нар юу ч хийж чадахгүй. Энэ дотооддоо вакцины үлдэгдэлтэй хэсгийг мэдэхгүй махаа эдсээр угаал дуусна. Тийм учраас энэ мал эмнэлгийн тогтолцоог бид нэр өөрчилнө. Мал эмнэлгийн та бүхэн Монгол малын паразитаас нь салгаараа сайдын хувьд би танай салбар дээр хэрвээ паразитууд байгаа бол зоригтой салгаж чаднаа гэдгийг бас би хэлчихье гэж байна.